дух цэцгийг ухааж хөгшөн аяг зарж байгаа нь мөнгө угаалт гэж харагдаад байгаа юм да. 137 лайк. Тэр дух цэцэг гээд яан киний бэсэлгийг хийвэл гоё доо дэмжиж байгаа нь лайк. Хаха. 37 лайк. Дух яан канагийн бичлэгийг үзээ л да. Хаха. 3 лайк. Окей. Сэно дэвравэн миний шинэ бичлэг тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр дөнгөж сая комментиг уншсан хүний талаар хийх болно. Тэгээд би түүний инстаграмыг хайлаа. Нэг юм цэцэг би бахороо эргээд түүний зургийг ашигласан өөр хин нэг нээсэн хуурамч аккаунт юм шиг байна. Энэ юусоо гарч ирсэнгүй. Тэгээд би штэ нөхрөөсөө асуулаа л та. Чи өөрийнхөө инстаграм дээр ингэж бичээд хаагаад өгөөч тхүү гэд. Тэгсэн чинь гараад ирсэн. Намайг блоклсан юм байх та. Намайг тоож блоклсан юм байх та. Би тоолгоч гэхгүй. Ямар ч гэсэн би өөрөө бол блоклоогүй байсан. Би өөрийнхөө блог листнээс харсан. Би бол блоклоогүй. Угаасаа ийм төрлийн контент хийх гэж оролдож байгаа учраас блоклоогүй. Гэхдээ хоёр таамаг байгаа аахгүй юу? Нэг бол намайг тэр хүн блоклсон. Хоёрт нь болохоор би тэр хүнийг өмнө нь репорт хийж байсан гэдэг хоёр таамаг л байгаа. За тэгээд тэр хүнийг юу гэж дуудах гэдэг дээр би маш их хэрэгэлцчихлээ. Тэгээд би энэхүү хоёр постыг олж хараад одоо жишээ нь энэ байна. Дух цэцэг гэж байдаггүй байхад манай ах тухандаа цэцэгтэй явсан юм шүү. Мэдөө гэснийг нь шеэрлээд би тэгээд копи юм уу ямар. Хөгжилтэй юм а тий. Тэгээд бас наран туяа нара гэсэн зургийг шеэрлээд өөрийгөө цэцэг дух хаха гэд оруулжээ. Окей, ингэж дуудаж болох юм байна. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байна. Айгу хөгжилтэйгээр эргээр хүлээж авдаг юм байна. За тэгээд дух гэж дуудаж болно гэсэн үг. Тэгэхээр дух гэж хэм бэ? Та бидний мэддгээр хадаг кинонд 2006 он тоглосон байна. Тэгээд түүнийхаа дараа хүүхэд гаргаад таргалаад тэгээд тураад шуг амьдэрсэн. Одоо турах хүсэлтэй байгаа эмэгтэйчүүдтэй зөвлөгөө өгч эхэлсэн гэсэн үг. Хүүхдэд ивэрсэн байна энэ гол зураг нь тэгээд хоёр талд байгаа зураг нь ингээд гоё галбиртай босноо харуулсан. Тэгээд бас ээж болох бэлтгэл гэдэг энэ Facebook группийг ажилуулдаг байгаа. Эннийхээ админ тэгээд бас цэцэг бимба гэсэн өөрийн гэсэн YouTube сувагтай. Үүндээ болохоор сүүлийн 4 жил бол ерөөсөө бичлэг оруулаагүй байна. 4 жилийн өмнөх хамгийн сүүлчийн бичлэг оруулсан байна. Энэ What Mongolia 2020-ын сонгуулийн үеэр л юм шиг байна те. За тэгээд бас өөрийн гэсэн очир дараа гэдэг брендтэй байгаа. Түүний Facebook хуудас нь 354 мянган дагагчтай. Анхааран Instagram хуудас нь 221 мянган дагагчтай юм байна. За түүний гэр бүлийн тухайд 2021 оны 9 сарын 2-нд цэцэг X нөхрөө махтах дуртай гэсэн мэдээлэл тас цэг юм дээр тавигдсан байгаа юм. Энэ бол X нөхөр болон хүүхдийн зураг байна. Би бол угаасаа ёс зүйтэй байдаг. Иймэрхүү бичлэг хийхдээ өр хүүхдийн зургийг бол оруулдаггүй. Өмнөх жүжигчин төлөвний талаар ярихдаа өөртөө хүүхдийн зургийг хизээч оруулаагүй. Нөхөр нь хүүхдтэйгээ авахсан зураг байна. Мэдээж би хүүхдийн царайн дээр стикер тавьчихна. За түүний гэр бүлтэйгээ авахсан зураг байна. Анхныхаа нөхөртэйгээ авахсан. Тас цэг юм дээр тавигдсан энэхүү мэдээллийн товч агуулга нь болохоор газар хөдлөж байх үед нь X нөхрөн залгасан юм байна л да. Тэгээд гайгүй юу гэнгээ санаа тавьсан байгаа юм. Тэгээд хэлэх гэсэн санаа нь салж соринсон ч гэсэн хосууд яагаад найз ярилцаатай байж болохгүй гэж. Үгүй яа ингээд цэцгийн те X нөхөр шиг ингээд дундаа хүүхэдтэй бол угаасаа асуудалгүй шүү дээ. Хоорондоо найзууд байгаад ингээд хүүхдийнхээ ээжэд бас санаа тавьж болно шүү дээ. Энэ бол үнэхээр зөв зүйлийг бол хэлсэн байсан. Өөрөө хүүхэдтэй учраас хүүхдийнхээ аавтай бол сайн харилцаатай найзууд байх нь бол зайлшгүй хэрэгээ. За түүний дараа болохоор энийг болохоор гэр бүлд нь оруулах нь ч одоо хайшин тий. Нэг юм мэдээлэл яваад идэв шүү дээ. Нутгийн буян компани захирлын нуган үрийг төрүүлсэн цэцэг компаниг нэзэмшхүү гэдэг иймэрхүү алим дээр тавигдсан мэдээлэл байгаа юм л та. Тэгээд бас ноцтой мэдээ пэйж дээр болохоор мөнгөн дуртай цэцэг хүүхдийн ирэх гэж ярих атлаа бусдын гэр бүл рүү яасан их дайрна вэ хөө гэд нэрэл хүүхдийн ирэх ярьдаг мөртлөө бусдын гэр бүл өмгөлж одоо бусдын эхнэрийг бусдын хүүхдийг сэтгэл санааны хямралд оруулж бас болохгүй л асуудал л та тийм ийм хүм мэдээлэл явдаг хоорондоо цуг ахуулсан зураг бол харагддаггүй мэдхгүй ийм хүм мэдээлэл явж идэг
Гэхдээ бас сошиалаар ийм зураг явж байдаг аа. Энэ талаар та нар юу гэж бодож байна? Тэгээ гэр бүл гэснээс нэрээ нэг ийм бас рил явж идэг people сэтгүүлийн. Нутгийн буян компани захирал Батуушхын хин зүрийг төрүүлж айл гэр хүмүүсийн хэрэгт орсон цэцэг зарим хүмүүс нүглээ намжлах гэж бурхныг ашигладаг гэж нэгэнтээ өчөж байсан. Энэ үгээ цэцэг өөртөө л зориулж хэлсэн бололтой. Учир нь цэцгээс болж нутгийн буянгийн Батуушхын эхнэр сэтгэл санааны гүн хямралд орж бүр сэтгэс мэдрэлийн эмнэлэгт хэдэн сарын турш хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирсэн тухайга дотны хүмүүстэй өчжээ. Аргагүй шүү дээ. Хүүхэд шахуу байхаас ханилж өөр хүүхдүүдийн төрүүлгийн зэрэгцээ гэр бүлийн бизнесээ цэцэглүүлж компани дайта болох үед нь цэцэг хэмээх хил аманд дийлдэхгүй эмэгтэй нөхрийг нь булаагаад явчаар 50 гаруй насны хүмүүст хүндэл тусаж таарна. Иймээс ч би энэ модож эмнэлэг бараадад хэдэн сар болсон Батуушхын гэргий гандаж гундан төдийгөөс өдий хүртэл босох гэж хичээж байгаа гэсэн шүү. Очир дараа брэнд асар өндөр үнээр зарсан ч халуун савных нь алтан бодог хуурч унж байгаа талаарх хэрэглэгчдийн шүүмжлэлд өртөөд байгаа цэцэг гадаад гоо сайхнасаа илүү дотоод гоо сайхандаа анхаарах цаг нь болжээ гэдгийг олон зүйл нотолж байна. Хулгайчиг бариараа хэмээн хашгирдаг шиг нүглээ намжлах гэж хүмүүс бурхныг ашигладаг хэмээс нь өөрийгөө илчилсэн хэрэг болоо. Нэг иймэрхүү мэдээлэл явж исэн. Тэгээд бас нүүлэгтийн сүсэг их гэдэг шиг тий одоо энэ постыг нэгэн хүн шеэрлсэн л байгаа юм л та. Умаахом яасан чи хил амтай хүүхдвээ гэдэг. Тэгээ өөрөө Instagram-д болохоор бүр 2012 оны 5 сарын 15-ны хэд орж исэн байна. За энэ болохоор 2023 онд өнөр цэцэг нэг юм шеэрлжсэн байгаа юм. Одоо энэ цэцэг бямбагийн пост байгаа юм л да. Баас нь хатсан хүүхэд хүчндүүлчихлээ гэд байвал ер нь хэцүү юм байна шүү. Хинч хэнийгч хүчин хийсэн болгож болохоор байна гэд. Ер нь бол ламнарт бол хэр халдаадаггүй цэцэг бям. Өнөр цэцэг болохоор энэ дух цэцгийн постыг нь шеэрлээд ах ламнартаа хүчндүүлсэн 9, 10, 11, 12 настай хүүхдүүдийн ярьсныг сонссон хүүхэд зохиож ярихгүй шүүх эмнэлгээр урагдалт байгааг тогтоосон гэж байгаа байхгүй. Сүсэг бишрэлтэй байж болно. Гэхдээ тэгж улаарч өмөржлөхгүй шүү дээ бас тий. Тэгээд бас цэцэг бям өөрийнхөө Instagram хуудсан дээр 2024 оны 4 сарын 12-нд нэг ийм зураг постлсан байгаа юм. Далай ламдаа золгож оройн дээд очир дараа бурхны нэрээр нэрийдсэн гэдэг энэ брэндийнхаа нэг дээжийг л өгсөн юм шиг байгаа. Тэгээд очир дараа бурхан гэдэг гэхээр буддын нэг лам юм шиг байна тий. Өөрийнхөө брэндээ нэг буддын нэг ламын нэрээр нэрлсэн юм шиг байна тий. Нүүлэгтийн сүсэг ихээ гэж. Нэг очир дараа брендийнх нь нэг нээлттэд нэгээд ном уншуулаад байж байна. Очир дараа брэнд гэснээс түүний брэндийг сонирхцгоё. Очир дараа гэдэг энэ Mongolian Premium брэнд гэсэн байна. 100,000 дагагчтай юм пэйж хуудастай байна. За түүний 6 ширхэгтэй нэг юм сет байна л да. 6 ширхэг аягтай энэ 5-гүй зөвхөн аягнууд юм байна тий. Энэ болохоор 262,550 гэж байна. За тэгээд интернетээс би хайлаа. Яг адилхан 6 ширхэгтэй 19.12 гэж байгаа байхгүй юу? 19 евро 12 цент. Энэ нь болохоор Монгол мөнгөөр 76,480. За мөн түүнтэй адилхан тий нэг 6 ширхэгтэй. Гэтэ эдгээр нь болохоор бас нэг суур 5 маавтай байгаад байгаа шүү. 24.95 ч нь болохоор энийг монгол мөнгөөр шилжүүлвэл 99,800. Гэхдээ л 262,000-аас нь хямдхан байна тал. Арай үнэтэй тэгээ 14 ширхэгтэй 41.29 болохоор 14 ширхэгтэй мөртлөө шүү 165,160 гэсэн үг монгол мөнгөөр бодвол бас нэгэн сет байна. Энэ 2024 онд гаргасан гээд гигэн бадма иж бүрдэл гээд. Ингээд постн дээр болохоор шууд үнэн тавигдаагүй байсан. Заавал татагш нь орж ингээд гүйжиж сүүлчийн хуудсан дээр үнэн байсан. Тэгээ сүүлчийн хуудсан дээр үнэн нь болохоор 3,579,000. Ямар амар үнэтэй юм те. Тэгээ нэг авдаг хүн байдаг юм байх таа л гэж би бодсон. Тэгээд Норов Сүрэн бор гэдэг хүн энэ талаар инфо пост оруулж ирсэн байгаа юм. Дух цэцэг 50 ширхэг гангар шаазанг 3 саяар зардаг. Хужаа үйлдвэртэй 50 ширхэг сет нь 225к. Хэдэж нуулаад байгаа юм. За ганц дух биш ч баахан брэнд нэртэй хэлбэр хөөсөн хөөрцөн гаруудыг тархитаж чадчих л байна ККК. Ихэнх худалдан авагчид нь нөөц чингүүдл байлгүй. Мань мэд шиг хөлсөө туслуулж 5 төгрөг олдог уулныхан бол тэгсгээд луунгаа мэрвэл баруун юм да. За би тэгээд гайхлаа. Үнэхээр ийм үнэтэй байд юм уу гэд интернетээр хайж аваад нэг Hermes гэд брендийн нэг аяны сетийг оллоо. 260 евро. Энэ зурган дээр аягүй гоё харагдаж байна. Гар урлалтай. Тэгээд танилцуулга нь болохоор дух цэцгийн тэр цэдд бол адилхан алтан оруулахтай гэж байгаа. Тэгээд гар урлалаар зурсан одоо энэ Роберт
Starlight гэдэг хүний бүтээл. Тэгээ Францад үйлдвэрлэсэн шүү. Тэгээ 41 ширхэгтэй 260 евро гэхэр чинь Монгол мөнгөөр 1 сая 40 мянга. Дух цэцгийн чинь 3 сая 500 мянга шүү дээ тий. Энэ болохоор 1 сая 40 мянга. За баг би энийг харангуйта би баг энэ Hermes гэдэг брэндийг нь баг Монгол руу ингэж явуулж зардгийм лүү гэж бодсон тэгээ. Тэмээч тэгж бизнес хийн гэж байх уу угаасаа энэ шаазан аяган дээр тий цэцэг ихч маа нэг ингээд хатан хамбалцсан бренди юм хийгээд хахад би яаж гүчүү яаж зарч чадах вэ тий би ч угаасаа гүйтсэн ч гэж байхгүй. Гэхдээ нэр ингэсээ Hermes бренди аягыг ингээд баг зардгийм билүү ч гэж баг бодогдсон шүү. Гэтэ яах вэ юу л да харьцуулаад харахаар энэ юу нь болохоор 3 сая 579 мянга болохоор 46 ширхэгтэй байгаад байгаа юм. Тэгээд энэ Hermes-ийн болохоор 41 ширхэгтэй. Яг 4 ширхэгний ялгаа байна. Гэтэ 4 ширхэгээр илүү байснараа тэгээ 3 сая шууд болоо явчихна гэж бас байхгүй л ах л та тий. Тин ч одоо бүр Hermes гэдэг брэнд штэ Францад үйлдвэрлэсэн штэ. Нөгөөх нь болохоор дух цэцэг болохоор энэ шаазан юг зөвхөн Хятадд үйлдвэрлэдэг гэдэг бас нэг бичлэгэн дээр ярьжсэн. Тэгээд уучлаарай Францад бас үйлдвэрлэдэг юм байна. Гэхдээ энэ дух цэцгийн брэнднийх нь өнгө нь гоё тий гоё цэнхэр намайг хараа чинь би нартаа би цэнхэр өнгөнд дуртай байн гард цэнхэр ууцтай ингээ харахаар артлын цэнхэр нэг гоё харагдаад байт юм аа энэ дээлтэй артаа энэ цэнхэртэй энэ айгу гоё харагддаг шүү. Тэгээ сүүлд бас нэг иймэрхүү аяг гаргасан байгаа бас миний дуртай цэнхэр өнгөнд цэнхээтэй. Гэхдээ ингээ харахаар нэг араб ч юм шиг нэг турк кофений аяг шиг харагдахгүй нь та нарт. За очир дараа брендийн тухайд юм байла. За тэрээр бас дуу хоолой болж явдаг аа. Одоо энэ хүчирхийлээ зогсоо гэдэг дуу хоолой нэгдэж ийм зураг авахсан байдаг. Гэтэ энэ урайлгатайгаа, урайлга лоозонтойгоо хувцсныхан загвар нэг л нийцээгүй, зөгцөөгөө санагдчихсэн энэ 2018 оны пост байна. Тэгээд бас яг адилхан 2018 онд Бандашаа дат гэдэг ингээд чагсаалд оролцсон явж исэн байна. Тэгээд энэ хүү чагсаалд оролцсон явж байхдаа ингээд комедиан Идродтой хамт зураг авахуулаад явж исэн байна. Тэгээд бас тэрээр салавчаараа алдартай. Салавчаа гаргаж исэн. Тэгээд бас өөр нэг комедиан Ганга болон Улмаа одоогоор улсын хурлын гишүүн тий 2020 онд ингээ найзууд байсан байна. Ингээ хамтдаа суугаад өөрийнхөө YouTube дээр What Mongolia гэд нэвтрүүлэг оруулаад явж исэн байна. Тэгээд бас 2021 онд улсын онцгой комисс огцроо гэд ингээд айгу дуу хоолой болж явдаг аа. Тэгтэл юу тохиолдсон гэж иймэрхүү лайв хийжсэн. Энэ болохоор ерөнхийлөгч Баттулга их тэнгэрийн яамд урлаг соёлынхныг урайд daйл цайлжсэн. Тэгээд дух цэцгийг болтох үед урайгүй байсан. Тэгээд дух цэцэг энэнд нь гомдоод ингээд уйлаад ингээд лайв бишл хийжсэн. Харин энэний доор хавсрахсан зураг нь болохоор яг энэ лайвныхаа баг маргааш нь баг гэж ба ер нь баг маргааш нь багтуу их тэнгэрийн амд очоод ингээд дайлах цайлгад ингээ оролцоод явж исэн. Ингээд өөрчлөгдсөн. Дуу хоолой болж байгаа юм шиг эсвэл харагддаг юм болов уу? Жүжиглдэг юм болов бид нар ч сайн мэдэхгүй л дээ. Харин та нар юу гэж бодож байна? Тэгээд тэр дуу хоолой болдог гэснээс дөнгөж саяхан тэрээр миний ингээ харуулсан зурган дээр комедиан Гангтай, комедиан Идродтай ингээ найзууд харагдчихсэн. Тэгээд гинэд энэ бас энэ комедиан амар төвшин гэж байгаа штэ амраа. Тэрээр өөрийнхөө Facebook хуудсанда 2022 оны 4 сарын 11-нд дух цэцэг найз маань найз нь байсан юм шиг байгаа заяа. Зүгээр байж байгаад над руу гинэж шалтгаан тодорхойгүй дайраад эхэлсэн. Миний Баттулгыг шүүмжилсэн постууд PR хийхэд нь саад болсон юм шиг байгаа. Мөнгийн түлчгэл юм бол цэцгээ хин рүүч улаан галзуу дайрч дормжлоход бэлэн байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан да өгөөд сүрмээр гэж. Тэгэхээр миний дөнгөж сайхан харуулсан бичлэгэн дээр уйлаад лайв хийжсэн аа маргааш нь Баттулгатай хамт зураг авахулсан. Ингээд тэгээ түүний дараа дух цэцэг нэр ингээсээ Баттулгыг долоогоод ингээд ямар нэг ажил олоод авцсан байгаа даа байхгүй юу? Сэрүүн сэлб гэдэг энэ 2020 оны 11 сарын 8-нд. Гэтэ энэ ажлаа ерөөсөө эхлүүлж ирсэн юм шиг боловч тэгээд хүмүүс дух цэцгээр хийх юм бэлдсэн юм уу яадсан. Тэгээд энэ талаар бол мэдээлэл олдоогүй тэгээд. Гэтэ ер нь бол нэг хийх гээд байгаа хүнээр нь уулын дуустал хийлэгч хэл байсан тий. 2022 оноос хойш комеди амраа болон дух цэцэг хоёрын хооронд дайн эхэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд дух цэцгийн талаар нэг ийм бичлэг шеэрлсэн. Think I can't go back home. Чи нөгөө ажил хийж байгаа юу? Би энэ дээр өрөө захиалсан шүү дээ. Чи энэ гадаалтлаа явд юм уу аа? Үш яахан муу яахан. Яахан штэ наач. Hey, tell him for me please. Good. Чи энэ салтаны доотлыг чинь ороход хэдэн доллар хэрэгтэй вэ? Энэхүү бичлэгийг бол комеди амраа шеэрлсэн байсан. Тэгээ түүний дор нэгэн хүн ингэж комент ütсэн.
Надаас өөр тэр зургийг сандаг хүн байна уу? 10 жилийн өмнө дөө өвөл дух цэцэг өөр баахан хүүхнүүдтэй чармаа нүцгэн зураг авахултсан зураг тарж байсныг Сингад бие үнэлдэг гээл шуугсандаа тэр зураг гараад. Тэгэд энэхүү комментний доор Монгол гэрт тэгснээ дүн өвлөөр гадаа цасан дээр нүцгэн энтер байдаг уу? Тэр дунд дух байсан юм уу? Үгүй бенз билүүнийг машины гадаа байсандаа зөндөө олуулаа. Дайлан юм бол бүүн гэд. Тэр дунд нэг нэвтрүүлэгч хүүхэн байсан штэ гэд. Гэхдээ би бол санаж нэрнгээсээ дух цэцгийн тийм нүцгэн баахан хүүхнүүд ингээ авах зураг бол байсан санаж би ингээ жоохон багт ингээ фэйсбુક үлгээ харж исэн. Тэгээд ямар одоо ийм бичлэг хийн гэж ямар мэдх юм ш тухай скриншот хийж авч үлдээгүй. Тэгээд хайгаад болдоогүй. Тэгээд Сингад бие үнэлдэг гэснээс нэг ийм одоо манай улсын хурлын гишүүн Наран Туямаа ингэж постлжсэн байгаа юм. Сингад бие үнэлж гөрөвдөж дуудлагын хүүхэн байсан. Өнөөдөр нэх монголчуудын оюун санаанд нөлөөлөх гээд байх нь зөв ч юм уу, үгүй ч юм уу тэ хаа гэд. Тэгээд энэ постыг нэгэн хүн шеэрлээд Сингапурт бие үнэлж явсан нь дух юм уу гэд. Тэгээд би яалаа л да Сингапур бие үнэлж исэн гэд ингээд шалгахаар өөрийнх нь инстаграмд хамгийн анх постлжсэн зураг нь 2012 онд нэрээ Сингапурт байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр дүн өвлөөр гээд бөөнөрө зураг авахулсан нүцгэн зураг авахулсан гэдэг дүн өвлөөр бол 2012 оны 4 сарын 1-нд ийм тамхи татсан дүн өвлөөр ингээ авахулсан зураг байна. Гэхдээ хувцастайгаа шүү. Тэгээд тэрээр бас өөрийнхөө инстаграм хуудсанд иймэрхүү нэг нүцгэн зураг постлсан байгаа юм. Гэхдээ мэдээж өөрийнх нь биш. Энэ эсвэл энэ нүцгэн зураг авахулах гээд дуршлаг судалж ирсэн юм уу яасан. Энэ гадаад нүцгэн хүүхний зураг оруулсан байна. Энэ дэр нь бол би стикер тавихаас өөр замгүй. Тэр Монгол гэрт гиснээс ингээд нэг Монгол хувцтай нэг юм нэг өвлийн хүүднийг харуулсан 12 оны 12 сард оруулсан нэг юм 3 зураг байгаа юм. Гэхдээ энэ дэр бол нэр өвлийн хүүтэн тийм зураг авахсан энэ инстаграм дээр өвлийн хувцтай ингээд ийм зураг байна гэдэг. Ингээд энэ бол нотлох баримт болж чадахгүй угаасаа. Яагаад вэ гэхээр Монгол хүн бүрт өвлийн хүүтэнд ингээд цастаа давхуулсан зураг байдаг штэ. Тэгэхээр энэ бол нотлохоо болж чадахгүй. Ямар ч нэг иймэрхүү ховж байсан. Тэгээд үүнтэй холбоотой нэг мэдээлэл гэвэл нэг иймэрхүү юм олдож байна. 2020 онд сонгуул гэл ингэж явж байгаа л 2021 он ингээ баталгыг 7-оогоо эхэлчихэж байгаа юм. Тэгээд түүний дараа ер нь хүмүүс талцаад эхэлж байгаа штэ. Зарим нь болохоор энэ хүнийг шүтэн биширдэг хүмүүс бас байгаа. Тэг үгүйсэхгүй штэ. Маш олон тасгал хөдөлгөөн заагаад ингээд яаж турах, яаж гоё эмэгтэй байх уу гэж ээж болох тэл дээр заана. Тэг хэрхэн гоё ээж байх уу гэдэг ч юм уу. Тэр бүгдийг зааж байгаа учраас өөрийн гэсэн тодорхой хэмжээний фэнтэй штэ. Тэгээд энэ хүн чинь бас нэг сошиал дайралт авсан байгаа штэ. Тэр гинт ингээ баталгыг 7 чихснээс болоод комеди амраагаас хавуулаад өөр бас бус хүмүүс. Түүний дараа энэ эмэгтэй яхаар шийдсэн бэ гэхээр эмэгтэйчүүдийн хайр инэрлийг буцааж олж авахар шийдсэн. Тэгснэ гив энтгийн нэг улс төрийн тоглоом тоглоод эхэлсэн. Тэр нь болохоор юу гэхээр 1000 эйжент 44 ширхтээ жих өгөхөөр боллоо. Ийм памперс тарахаар болсон гив энт нэг тусламжийн бараа. Хүнд мөнгө олох аргыг нь зааж өгөхгүй юм байж зүгээр одоо юмыг ингэж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө хайр инрэл олж авах нэг жүжиг л гэсэн үг. Одоо энэ бичлэг дээр ингээ харангууд хүн юм хэцүү амьдарч байгаа юм бэ гэдгийг одоо харлаа. Тэгэхээр хүмүүсийн очир дараад маш их байлаа. Одоо хичнээн одоо жихийг өвдөрөөс хойш тараа. Энэ хүмүүсийн айныг би ямар нэгэн нэр алдарч юм уу? Эсвэл нэг брэнд сурталчилж юм уу? Эсвэл хин нэг намайг ивент тгснэр хийгээгүй. Адилхан ээж хүн амьдралын хатуу хөтөг туулж байгаа олон хүн байгаа. Тэгээ энэ цаг үед хичээл сургууль эхэлж байгаа. Олон хүүхдээ эцэг эхчүүд маш хэцүү байдаг, дарамттай байдаг. Гэртээ хүүхдээ хараа яж байгаа хүн өөртөө айгүйх гэмшиг тэмцэл төрдөг мөнгө олж чадахгүй байгаа. Тийм болохоор жоохон нэмэр болчихъя гэж бодсон. Тэгэд зарим тохиолдолд айгүй хүн хэцүү нөхцөл байдал характер гаргаж байна. Гэхдээ би ойлгохыг хичээж байгаа. Амьдрал ямар байгааг олон хүн хараасаа. Нэг иймэрхүү жүжиг хүмүүсийн өмнө тавьсан. Хүмүүст хайрлагдах гэж. За, памперснаас дараагийн сэдв рүү шилжиж фитнес. Фитнесийн талаар болохоор тэрээр нэг ийм зүйл ярьжсэн. Юм баглаг гэсэн чи шоолоод байдаг. За одоо энэ тентгийн жимээр орохоор бөө өнөртөө бас нүний будаг шонх баахан сормос мормос олсон октод байдаг үсттэй. Тэгэл аимшигын орж ирсэн хүмүүстэйгээ явалтаа наачдаг. Машиныхан зогсоол гараашин дээрээ гусалцаа байждаг нэг юм балер халтар юмнууд явдаг юм балер жим байдаг шүү дээ. Оронгот бөө янкнууд үрг. Юу хийж амьдрдаг нь юроос мэддэггүй юм. Амар тийм олон хүмүүс ээжтэй шүү дээ. Тэгсээр нэг тэр жимнийх нь өрөө мөрөн бодроо өнөр танартай цаг бүр бурхан минь. Тэгээд
яах вэ энэ ч дандаа одоо тийм амар миссинг тэмцээнд орох юм шиг бахан хүүхнүүд донд иршүүд байгаа байсан. За ингээд өөрөө ингээд эмэгтэйчүүдийг ингээд муулаад эхэлсэн. Тэгээд фитнес дээр ингээд нүүр амаа буддаг барьдаг гэж ирэл. Тэгээд түүний өөрийнх нь өвдөө штэ. Ингээд бас ингээд энэ дээр болох нүдэ контрц юм шаргаж байна. За уучлаарай энэ дээр бол юу ч харагдахгүй байна. Энэ дээр өөрийнх нь хэлсэн шиг янханлаглаг гэдэг зөвхөн хөхөө ингээ оруулсан. Яг нэг янханлаглаг ингээ дээрээс нь хөхөө оруулаад ингээ давхалцсан уус тээ. Бас л өөрийнх нь хэлсэн янханлаглаг байгаад тээ нуруу мөрөх бөксөө авцсан. За энэ бас нэг зураг нь 2015 оны тээ энэ болохоор фильтр юм уу? Будаг юм уу мэдгүй бас л өөрөө мөнөөрөө буддаг юм байна. За энэ бас нэг сарвчтай малгай өмсөж чинь мэдхий аргалга. За энэ зурган дээр бол угаасаа будагтай байна уу те? Угаасаа хар бас будагтай байна. Энэ ч гэсэн өөрөжсөн жимдээ нүр амаа будсан мэт юм шүү дээ дарбайтлаа. За энэ бас цааталт нь болохоор CrossFit гэсэн байна. Энэ бас жимний хувцас солидог өрөө байна. Тэгээ нүрээ маа будсан харагдаж байна. 2017 онд. За 2024 онд. За энэ дэр бол жинкнээсээ будаггүй ч байгаа юм уу? Будагтай ч юм уу? Мэдгүй. Эмэгтэйчүүдийг болон фитнесийг дормжилсан байна. Муухай өнөр та нартай тэмч олон мянган хүн тасгал хийж байгаа хөлсөө гаргаж байгаа янз бүрийн өнөр та нар гарах нь тодорхой шүү дээ угаасаа. Тэгэл эмэгтэйчүүдийг ингэж муулж болохгүй шүү дээ. Өө нэрээ тэрнээс гадна бас нэг алдарч 60 сая. 60 саяын тухайд байна шүү дээ. Өөрийнхөө тэр бичлэг яг 60 саяхан дөрвөөр лайв хийхгүй хойш нэмгөр гэж ярьжсэн бичлэгийг нэг Хятадын TikTok дээр шеэрлсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь тэрийг Хятадын TikTok дээр явж гин үнэн үгийг Монгол таашаахгүй чихэл даваад явчихжээ. Тэгсэн түүнийхэн доор нэг хүн ингэж комент өгсөн байна. Наад бичлэгийг чинь орчуулгахдаа хавсаргаж бичсэн үг нь илэрхийлэх чадвар нь үнэхээр сайн. Яг кино хийж байгаа юм шиг гэсэн байна л да. Ерөнхийдөө бол өөрийг чинь жүжигчин л гэсэн санааг илэрхийлсэн байна. Өнгөрөөд байх ямар ч шаардлага байхгүй гэж. Тэгээ тэр 60 саяын дараа байж тээ нэг маргадизм гинөө. Ийм ямар хүн бэдээ. Нэг хүн бас ингэж постлжсэн байна. Гэхдээ цэцэг эгчийн нэг зүйлийг бол их үнэлсэн. Эгчин 60 сая мэтийн хуушурны мөнгөнд явахгүй гэж. Зарим гарууд бол өмөх маханд төрсөн эцэг гэх рүүгээ ч ноцоход бэлэн байна шүү. Энэ маргадизм болон дух цэцэг хоёр нэг хүнийг долоогод байсан юм болов уу? Яасан бол? Эсвэл хоорондоо зүгээр найзууд юм болов уу? Мэдгүй. Тэгснэ цэцэг бимаа бас ингэж постлжсэн байгаа юм. 60 саяын лайв үзчихмээр байх юм. Бас өөрийнхөө порно кинотой хамт өндөр худалдаж аван гэсэн байна. Орон гарan гэдэг шиг 60 саяын лайв гэжсэн тэр 60 саяын лайв үзчихсэн ч гэх шиг хэдэн өдрийн дараа тий. Ер нь орд юм удаа гарan гар юм шүү. За бас нэгэн ийм пост байна. Мөнгө авахаас өмнө болон дараа гэдэг. Өмнө болохоор 20 саяын цүнх яасан хийсэн нэрэн на ста хоёрдын да ста маргааш нь хоёрдын бол да гэдэг ингээд мөнгө авсныхаа дараа ингээд огцом ингээд өөрчлөгддөг тий. Ингээд хоёр туул сэтгцэн юм ихтэй юм шиг. Дандаа эсвэл мөнгө хийх тийм амархан юм болов. Яаж хийж гүрийж агаад ингээд аяар олон дагагчтай болчихгоотаа шууд олж төрчдөг ингээд шантаажлаад тий гэл ингээд юм хэлээд тэгээ маргааш нь тэгээ нөгөө хүн чи тэ намаа ингэж ярьлаа гэх юм л өө та надад тэрийг өгч юм бол би таны талаар харин гоё юм ярьж болно гэдэг ч юм уу. Яг нэг тийм амархан байд юм болов олон дагагчтай болчвол. За тэгээд тэрээр 2017 оны сонгуульд оролцож исэн байгаа юм. Сонгуулийн сурталчилгаанд гэсэн үг. Бас 2024 онд. Тэгээд Ганбаатар Айс гэдэг хүн байна штэ. Мөнгө авахаас өмнө болон дараа гэдгийг нэг постлоод энэ хүн бол мөнгөний төлөө сүнсээ өгөөд давхар ээж аавыгаа өгөхөд ч бэлэн хүн шүү. Чамд угаасаа айж ичих зүйл гэж юу байх вэ гэд постлсан байсан. Тэгээд энэ постныхан дээр маш олон хүн дух цэцгийг меншнээс юм шиг байгаа юм. Тэгсэн чинь наа чи намайг блок хийцэн байгоо меншн хийгээд нэмэргүү гэд энэ хүн өөрөө комент хийсэн байна. Тэгэхээр нэр намайг блоклцсон үнэн ч юм уу? Би нэрээ блоклуулсан юм болов уу? Намайг тоож блоклсан байх та. Огцрох амархан жагсаалыг чин гинэттэй ухаан удаа авъя жагсаалт бол сточ нь баялгаа авъя гэд гинт тэгээд ерөнхийдөө дэмжиж байна гэл ингээл шеэрлэл амар их долоос нь тий ер нь бол бүксийг нь оюурднэ чи Монголын түүхэн тод мөрөө үлдээж чадсан ерөнхийдөө байсан юм шүү гэж ирэл тий 5 сарын 22-нд тэгж ингэж X ерөнхийдөө оюурдныг айгу долоож ийсэн нөө гів инэтхэн 6 сарын 11-нд одоо энэ пост болон 5 сарын 12-нд гээд энэ хоёрын хоорондох постуудаа бүгдийг устгасан байгаа юм. Яагаад одоо ингээ гүйлгээд харахаар нэг иймэрхүү маш олон постнууд устгасан байна. Дундаа завсартай болсон байна. Тэгээд байжснаа гинэт байна штэ. 7 сарын 2-нд шинэ ерөнхий сайдын зургийг шеэрлжээ. Тэгээ шинэ ерөнхий сайдын заавар нь айгүй инээдтэй заяа. Эмэгтэйчүүдийг зодох, хүүхдийг хүчирхийлэх, мал амьтныг хэрцгийлэн хөнөөх хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Гэхдээ хуулийн хариуцлага тооцдог байх ёстой биз дээ угаасаа. Шинэ ерөнхий сайд гарч ирээд хуулийн хариуцлага тооцохыг үүрэг болголоо гэд. Энээс өмнө хуулийн хариуцлага тооцдоггүй байсан юм уу? Тийм өвлөм арчаагүй байсан юм уу Монголын хууль? Байх ёстой зүйлийг
гэл ингэж хэлсэн хүний үгийг шеэрлэнгүүтээ зүйдээ бүр хүчирхийлэг газар авахгүй болгох хэрэгтэй гэд ингэ долоогод эхэлж байгаа юм. Тэгээд бас ерөнхийлөгчийг эрхэм ерөнхийлөгч ухнагийн хөрөөсөх тань сэрүүлүү гэж ирээл пост оруулсан байгаа юм. Тэгээд бас дөнгөж сайхан Япон улсын эзэн хааныг ирэхэд Японы хаан сайхан нүдэн дулаахын нэмсгэлтэй хүн юм аа. Манай ерөнхийлөгч хажууд нь аргагүй сумаг эзэнсэн монголчуудын удам гэсэндээ сөр хүчтэй харагдаж байна гэд ингээд түүний долоолт бол дуусашгүй. Өнөөдөр долоолт гэснээс бас осор жамаатай холбоотой нэг хэрэг гарч ирсэн чинь нөгөө хэрэгэнч хаашаа нэг пост явьжсэн. Жүжигчин навчаа хэлжсэн штэ. Би цэцэг дурвэ. Яагаад гэвэл 2018 онд амьдрал кино хийгээд маркетинг хийх гээд учраа олохгүй явахдаа тухайн үедээ цэцгийг мундаг PR хийдэг эмэгтэй гэж боддог байсан тул Сара эгчийн дуулсан амьдрал дууны клипийг хийж байх өдөр уулзъя гэж дуудсан билээ. Тэр өдөр надад хэлсэн үгнээс болоод үнэлэмж минь шууд 0% болсон. Цэцэг хэлэхдээ би Монгол ардын намын сенсацийг дарах гэж осор жамааг нийгэмд гаргаж ирсэн. Яагаад? Мөнгөл өмхөж байвал юу ч хийхээс хийхгүй хүүхэн. Нэгэнт манай бүкс 7 схемд орсон бол дуусчи бол хүн биш аль бин ч төхөр гэсэн байгаа юм. Цэцэг бийн багийн нэг постыг шеэрлээ. Тэгсэн чинь нэрээ осор жамаатай ингээ уулзчихсан. Эрэг жар гэдэг юм шар бодоологтой ард нь сууж байгаа байхгүй юу? Жүжигчин навчаа 2018 онд уулзахад гэж ярьж байгаа. Тэгсэн чинь 2017 онд энэ осор жамаатай энэ хамт зураг би энэ олсон гэсэн штэ. Тэгсэн чинь яг энэ хувцастайгаа яг энэ шар эрэг жар гэсэн хувцастайгаа 2017 онд эрэг бүхнийг түгэнэ гэд 2017 оны 5 сарын 23-нд ингээд Instagram дээр пост оруулсан байна. Ийм л байна. Тэгээд бас 2020 онд өөрийнхөө ээж болох бэлтгэл Facebook групптэй нэгэн юм бичлэгний линк шеэрлсэн байгаа юм. Энэ нэг осор жамаас уучсан. Ялгуурлан гадуурхалтын талаар гэдэг. Осор жамааг бол ашиглаж чадж байгаа шүү тий. Ингээ бөөнөр авах зүг энэ унд нь бас идрээ сууж байгаа шиг тий. Идрээ одоо юу ч хийж байгаа юм тий. Түүний талаар хамгийн сүүлчийн сэдв болохоор report. Алдарт report ямар үр дүнд явж байна вэ? За 5 сарын 20-нд бол нэгэн хүн ингэж постлсон байгаа юм. Бөөнөрө дух цэцгээс эхлээд репорт хийцгээе. Репорт хиймээр гаруудаа энэ дор бөөгнүүлээд эхнээс нь хийцгээе. Амархан гэд. Яг энэ постны үеэр вэ штэ 372 мянган даагчтай байсан байгаа одоо ингээ харахаар. Талбай дээр байгаа гүлэгнүүд зайлаас Монголоос МСС үлэн бөөснүүд гээд ингээд 372 мянган даагчтай байсан. Түүний дараа аль үзээ 1 мянган хүн түүнийг репорт хийсэн байсан. 371 мянга болсон. Тэгээд 371 мянгаас нь эхлээд бүр илүү олон хүмүүс идэвхтэйгээр репорт хийж эхэлсэн. Тэгээд одоогийн байдлаар болохоор 354 мянга. Нийтдээ нэг 18 мянган subscriber бишээ 18 мянган followers алдсан байна. Тэгсэн чинь вэ штэ гинэд одоо муу нуухаар сайн илчил гэдэг шиг вэ штэ. Өөрөө гинт битсэн пост бүр дээр Вьетнамууд хаахаалж орж ирээд төвхтэй юм гинэ. Бацааны хуушурны мөнгө дуусаагүй бололтой реакшнийг нь хаачихлаа. Тэр хідэн лайк майк нь ямар хүнд хэрэгтэй биш амар гинэ. 6 сарын 11-нд ингэж постлжсэн байна. Тэгээ 6 сарын 13-нд болохоор пост болгоны доор 1000 Вьетнам троллууд инээдэг боллоо. Огцор жигсаалын санхүүжил дуусаад жигсаал нь тарсан бидтэй хуушурны мөнгө гамнаач бацаанууд гэдгсэн байгаа байхгүй юу. Тэгээ ингээд ороод харангуут штэ. Нэрнгээсээ баахан ингээд вьетнамчууд ууралж реакшн дарсан байгаа юм. Бас дан ганц бас уурлаагүй. Энд чинь болохоор бас зүрх дарсан байгаа юм бас. Тэгээд вэ штэ. Нэг юм олж мэдсэн. Сарын өмнө YouTube дээр одоо Монголын ботны хатан хаан Од Заяа маш олон Вьетнам дагагчдаар алдартай Од Заяатай уулзсан байгаа юм. Тэгээд Од Заяагийн постыг нь хайлаа. Тэгсэн чинь 5 сарын 13-нд энэхүү пост оруулчихсан байна. Тэгэхээр айл 5 сард найз Од Заяатайгаа уулзаад хэрхэн бодтой болох яах юм бол одоо мэдээлэл өгүүлж авалцсан байж таараа штэ. Тэгэхээр дайшранд дуртахад Монголын хамгийн их дагагчтай Instagram хэрэглэгч бол ботны хатан хаан Од Заяа байдаг аа. За түүний дараа болохоор уран холбоо байдаг 1 сая дагагчтай. Харин түүний дараа жүжигчин төлгөөн байдаг. 696 мянган дагагчтай. Гэтэ хаа очиж жүжигчин төлгөөний дагагчт нь бол органик яг бүгдийг ингээ гүйлгээ харж болдог. Яг жинхэнэ дагагч нар гэсэн үг. Харин Од Заяагийн юу штэ те. Ингээд ороод харах гэхээр харж болтгүй байхгүй юу? Од Заяа ганцаараа л харж болтно гэд. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ цэцэг бямба өөрөө инфлюенсер хүн учраас хандлт гэдэг зүйлийг маш сайн ойлгож байгаа. Муу комент ч вэ, ууралсан реакшн ч вэ, хаахаач вэ бүгдээрээ л хандлт хэрэгтэй гэсэн үг. Маш их репорт авч байгаа учраас өөрийнхөө пэйжийг хаалгачих үед гэхээс айж гэж бас магадгүй. Тийм учраас бот хөдлөж авч байгаа юм.
Ийм л байна. За тэгээд өнөөдрийн миний бэлтгэсэн мэдээлэл өнөөдөр энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд таалагдвал лайк дараарай. Өнөөдрийн бичлэг та нарт ямар санагдсан бэ? Сэтгэлдээ комент секцэд бичээрэй. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас миний инстаграмыг дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзалтлаа баяр таа.